Эрдэнэ хотын иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, цэвэр усны найдвартай хангамжийг сайжруулах зорилгоор хүрэн булаг баг, урд цагааны гудамжинд байрлах 560 м урт 2 хос цэвэр усны шугамыг шинжлэн солих ажил 2025 онд хийгдэнэ. Энэхүү ажилд орон нутгийн төсвөөс нийт 1 тэрбум 120 сая төгрөгийн санхүүжилт хийгдэх юм. Энэхүү шугам нь Эрдэнэ хотын 4, 5, 7, 7-гийн А, 11-р хороолол, Залуус, Гок Гарден, Төвөл Гарден, Тамирын 3 чулуу зэрэг хотхны 6788 айл өрх, 502 аж ахуй нэгж байгууллагыг цэвэр усаар хангадаг. Анх 1977 онд ашиглалтанд орсон шугамын насжилт дуусаж, иргэдийн ус хангамж тасалдах эрсдэл өндөр байгаа юм. Иймд цэвэр усны худаг 4-ийн 2-ын агаас цэвэр усны худаг 4-ийн 5 хүртэлх 560 м урт 2 хос шугамыг бүрэн шинжилгээр төлөвлөд байна. Энэхүү шинжиллийн үр дүнд Эрдэнэ хотын төв хэсгийн 6788 өрх 502 аж ахуй нэгж цэвэр усаар найдвартай тасралтгүй хангагдах боломж бүрдэнэ.